Нээлт ёслол хийж байгаа бүгдний хэмээн нийслэлийн Улаанбаатар хотод бол бид нэр энэ ашиглалтын шаардлага хангахгүй басан 172 барилга байгаа. Үүнээс манай Баянгол дүүрэгт бол 50 гаруй барилга байдаг. Биднийг нэг бүрчлэн бид нэр мэргэжлийн хяналтын байгууллага холбоотой олон дүгнэлт гаргаад иргэд оршин суугчтайгаа хамтраад иргэд оршин суугчдынхаа хүсэлт санал дээр тулгуурлаад барилгын компани сонгон шалгаруулад ингээд амжилттай явж байгаа. Бид нар өнгөрсөн амар өвөл нийслэлийн хэмжээнд 3 одоо сайхан барилгыг хүлээж авсан. Өнөөдрийн дөрөвдөх нь манай Баянгол дүүргийн 17, 18, 20 дугаар байрнуудын асуудал байгаа. Тэгээд энэ дээр манай тэргуун чансаа хэмээх энэ компани шалгарч өнөөдөр манай иргэд маань ийм сайхан тоглог орон сууцны барилгыг одоо хүлээж өгөх болж байгаа би баяртай байна. Мэдээж энэ барилгыг би чанарын өндөр түвшинд барьсан гэдэгт бол итгэлтэй байна. Манай иргэд бас итгэж хамтарч ажилласанд би баяртай байгаа. Ер нь бид нар компани зөв сонгоод иргэдийн оролцоог сайжруулад явах юм бол асуудлыг маш хурдан түргэн шийдвэрлэж болно гэж би үзэж байна. Тэгээд бид нар иргэдийн оролцоотойгоо зөвхөн одоо энэ хуучин байрнуудаа дахин төлөвлөө зогсохгүй орон сууцны хороол тундах тогтцолтой ажлыг яаж хийх вэ? Автомашин засварлаа яаж шинжлэх вэ? Хүүхдийн тоглоомын талбай, спортын талбайгаа яаж хэвээр нь авч үлдэх вэ? Ногоон байгууламж яаж хэрэглэх вэ асуудал үе шатаар зохион байгуулах хэрэгтэй. Байрны сууц өмчлөгчтэй 3 талд гэрээ байгуулах юм эрх олсныг батламжсан батламжийг би тэргуун чансан компаниудаас маш их талархлаа. Дахиад өвс нь дандаа дэлгэрч яваасаа. Одоо дараагийн баримт бол гой хүлээлгэж итгэж байна. За баярлалаа. өнгөрсөн оны 5 дугаар сард орсон суугчтай гэрээгээр байгуулад бодлого эхэлж байхдаа 12-оос 14 сарын хугацаанд энэхүү бодлого ашиглалтанд оруулна гэж амлаж байсан боловч өнөөдөр ингээд 80 сарын хугацаанд бодлого өгч байгаа гэдэг их баяртай байна. Дагуулч хүнд төмөр замч болсон. Төмөр замын хамгийн тав шагналыг гинж дарсан. Тэрсийн хөвгөлтөд зураг бүтүүлсэн юм аа. Эндээс өөрчлөлт барьдаг. Тэр